жимээр нэвтрүүлэг Сайн Ноён аймгийн Хошуу жимээр мэсийн хошуу буюу одоогийн Завхан аймгийн Цагаан чулуу сумаас та бүхэндээ хүрч байна. Хосдож тогтсон бурхны хишээгээд Үйдөө алсаас залбирч мөрөдөг ор хайрхантай миний нутгаа Ууга тортоход сэтгэлээ сэргэж Үйдэс бүтдэг орны өдөстэй За манайс мөн бол Сайн Ноён аймгийн Хошуу жимээр мэсийн хошуунд давагддаг байсан. За 1952 онд бол одоо цагаан архан сум шилүүстэй сумдын одоо 8 баг одоо нийлж Бороо архиулын баруун суганд одоо 3 гэртээгээр одоо үүсгэн байгуулагдаж байсан. За ингээд тэр үедээ бол дандаа ардын аж ахуйтнууд одоо нийлж одоо нутаг усаа одоо орон нутгийн одоо авч явж байсан. За ингээд 1956 онд бол одоо од нэгдэл, жаргалант нэгдэл, май нэгдэл гэсэн 3 нэгдэлтэй одоо үйл ажиллагаа явуулж байсан. Ингээд 1959 онд бол энэ 3 нэгдэл нийлж одоо май нэгдэл гэсэн нэгдэл өссөн. Май нэгдлийн дараагаар бол одоо дор дэрм гэдэг хүн бол ажиллаж байсан. За энэ хүн маань бас нэлээд олон жил одоо сум нэгдлийг бол одоо удирдсан. Манай бас түүхэн гавьяатай охин. За манай сум бол одоо Өднөр Монгол улсын хөдөлмөрийн баатар бол нэгдэрсэн. Мөн одоо улсын одоо авраг малчид, тооворчид одоо бас нэлээдгүй төрөн гарсан. За мөн одоо эрдэмтэн докторууд бол одоо 30 гаруй хүн төрж өссөн байдаг юм аа. За ингээд бас Монгол хөштний үлгийн нутаг. За манайх бол спортын одоо өндөр амжилт гаргасан хүмүүс бол бий. За энд бол Монгол улсын гард цэрэн бонцог, Монгол улсын харцаг одоо Нарамондох, Монгол улсын харцаг одоо бэгцэрэн гэх мэт одоо бүх чөлөө төрсөн байдаг. За мөн одоо спортын гавьяат тамирчин Монгол улсын одоо гавьяат тамирчин Намжлын Баяр сайхан гэдэг хүн бас энд бол дуртахад тав байна. За ингээд одоо ийм байдлаар бол сум байна 4 багтай. За одоо бас ингээд 100 гаруй мянган толгой малтай одоо бас үйл ажиллагаагаа явуулаад байна. Жонат засаг захиргааны нэгжүүд нь бол төрийн бүх байгууллагууд нь одоо энд үйл ажиллагаа явуулж байна. За энэс хойш одоо сум маань одоо 60 гаруй жилийн одоо энэ төвхтэй энэ сайхан үлгийн нутгийн одоо хүртэл одоо ингэж сайхан явж байна. Ингээд ерөнхийдөө бол манай сум орон нутгийн хувьд бол байгалийн сайхан үзэсгэлэнт газрууд бол нэлээд их байдаг. За хангаа гов хосолсон сайхан нутагтай. За малчд бол одоо бас 4 цагийн хайр гэлтэнд бол одоо сайхан нүүж бэлчээрлэх юм сайхан 50 сайхан бэлчээртэй юм газар нутгаа. Түүхэнд урсгалт сайхан газрууд бол нэлээдгүй байдаг. За ерөнхийдөө бол Цагаан чулуу сум гэдэг маань бас манайх бол энэ богдчрван хайрхныг минь бас дуурайсан жижиг юм сайхан байгалиас ургасан чулуу байдаг. За энэ чулуу бол бас манай одоо байгалийн үзэсгэлэнт газрын маань нэгэ. Яг дэрэгдэн очиод харахад л бол богдчрван хайрхныг маань яг төсөөлөн харагдуулдаг. Ийм сайхан байгалийн тогтцол байдаг. За ерөнхийдөө бол одоо говьдоо бол Жавцгийн 60 булгийн аршаан гэж сайхан одоо бүх одоо доктор эрхтний сайн одоо тийм аршаан байдаг. За ерөнхийдөө бол говьд бол 9 дундаас одоо тэр юу маань сайхан булаг шанд маань гэж булаглан урсдаг учраас тэнийг бол бид бол байгалийн минь баян бүрдээ гэж ингэж үздэг. За одоо бас байгалийн одоо түүх сайхан сүг зургууд энэ маань одоо нүүдэлчин Монголыг маань одоо бас нэг энд өөх түүхийг бол харуулсан сайхан түүхэн сүг зургууд бол байдаг. За энэ маань бол одоо бас манай Ямаат ууланд байна. Мөн Арцад ууланд маань байна. За мөн одоо бас хангаа нутагт маань одоо бас сайхан бон хөшөөнүүд байна. Энэ бол дэх нь үеийн одоо бас төргийн үеийн одоо улсын бас булш янз бүрийн одоо түүхэн дурсгалын юм зүйлүүд их байдаг. За мөн сумын төвийн одоо энэ тавил адууны сайхан мөртөө чулуу байдаг. Энэ маань одоо их сонин өвөрмөт тогтцтой. Тэн дээр одоо ингээд адууны одоо
одоо бүх дуунаг даг гэдэг бүх л насны одоо адуунуудын одоо мөр ингээд одоо тогтсон байдаг. Энэ бол их түүхт их учир утгатай зүйл ээ. Энийг бол бид бас бэлгшээж манай бас энд бол адуу бол манай төгтөл байнга байх юм түүхтэй юм байна гэж ингэж үзэж явдаг юм аа. Ер нь бол энэ сайхан байгаль дэлхий, энэ сайхан түүх соёлоо бол бид одоо бас өв уламжилж хойч үедээ одоо уламжлуулах хэрэгтэй. Энэ маань одоо бидний одоо дээр одоо түүхийг одоо минь харуулсан энэ байгалыг тогтцыг бол одоо хүн болгон одоо хайрлаж энийг энэ унган төрхөөр нь авчих нь бол одоо бид бүхний өвөрг юм аа гэж бас хойч үеийнхэн болон бусад одоо хүмүүстэй бас захиа. За ингээд нийт одоо энэ Монгол орныхоо одоо онцгөрөнд ажиллаж амьдарч байгаа нутгийнхаа зон олонд одоо сайн сайхныг хүсгье. 어두운 빙길에 내질리지 자야승의 도는 어둠타 이길의 명분이 실에 무가 으스지 자르다 끄미니 노다가 이길이 자우가 манай сум байгуулагдсан түүх цагаас хойш энэ цагаан чулууд сум гэд нэрлэх болсон нь бол манай энэ Хотгон дэнгэр хайрхав болын маань хэлбэр дүрсийг өөртөө агуулсан энэ цагаан чулуугаар нэрлсэн юм аа. Энэ цагаан чулуу маань бол Хотгон дэнгэр хайрхав болын Бадар хондготойгоо өвөр үлдэн яг нуурынх нь Бадар хондгын чулуу хүртэл яг адилхан тогтсон нь бол их өрмөц юм аа. Ингээд нутгийн ард иргэд бол бас энэ чулуунд хайрхан уулынхаа ууландаа залбирч сүсгэлдгийн адил сөөргөн залбирч мөрөгдөг байгаа. Энэ алс хол амьдарч суугаа ард иргэд маань бол ирж бас мөргөж сүсгэлж энерги шингээдэг юм их энергитэй чулуу юм аа. За түүхийн зүгээр нэвтрүүлэгт оролцож сумынхаа нэг жижигхэн газрын түүхийг ярих гэж байгаа баяртай байна. За манай сумын энэ миний байж байгаа энэ газрыг бол адууны мөртэй толгой гэдэг юм аа. За энэ намайг хүүхэд байхад ийм байсан. Тэгэхээр энийг бол би энэ анх эхлээд дэлхий үүсгэж цагаан цуцмын tutаар хүн мал бүгд байсан байна гэдгийг одоо гэрчлэх юм гэж бодож байгаа. За энд бол одоо ингээд адууны мөртэй толгой байгаа юм. Адууны мөр байгаа. Ингээд энд бол их олон адууны мөр байгаа. Энэ бол ингээд тэмээний одоо тавг байхаар байгаа. За энэ жижигүүд нь бол одоо бүгд богийн мөр байхаар юм байгаа юм. Тэгээ бас энэ талд одоо хүний мөр байгаа. Энэ нь бол одоо түүхийн бас нэг өвөр мөс тогтцсон юм аа. За энэ нэвтрүүлэгт оролцуулж ярилцлага өгүүлсэн түүхийн зөв нэвтрүүлгийн хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье.
За Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа соёлын өвийг олон түмэнд сурчлах чиглэлээр яг одоо ийм төрөлцсөн нэвтрүүлэг хийж байгаа түүхийн жимээр нэвтрүүлгийн хамт олонтой манай соёлын өвийн үндэсний төв хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Ялангуяа энэ Завхан аймгийн нутаг дэвсгэр бол соёлын өвөөр нэн арвин ийм одоо газар нутаг. Үүн дотроос та бүхэнд нэгэн мэдээллийг хүргэх юм бол манай соёлын өвийн үндэсний төвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд Завхан аймгийн музейд бол нийт 2432 дэсийн 10,434 ийм одоо үзмэр хадгалагдж байдаг. Тэгэхээр энэ түүхийн жимээр нэвтрүүлгийн хамт олон бас энэ музейн цаг өнгөрт хадгалагдж байгаа эдүүлгийн зүйлсээс бас та бүхэнд илүү сайхан танилцуулах баг. За мөн Завхан аймаг бол 24 сумтай. За манай мэдээллийн санд бол нийт 21 одоо сумын орон нутг судлах танхимд бол 1144 дэсийн 2841 одоо үзмэр байдаг. Орон нутг судлах, сурталчлах танхим гэдэг бол мөн өөрийнхөө одоо нутаг дэвсгэртээр байгаа соёлын өвийг хадгалж хамгаалах ийм үүрэгтэй сумын одоо сумынхаа нутаг дэвсгэртээр байгаа соёлын өвийг хадгалж хамгаалах чиглэлээр ажилладаг ийм одоо томоохон анхан шатны нэгж байгууллага нэгэ. За ер нь бол Завхан аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд бол нийт түүх соёлын үйл хөдлөх дурсгал бол 729 дурсгалт газрын 8934 дурсгал манай соёлын өвийн мэдээллийн санд хадгалагдаж байдаг юм байна. За үүнээс нь төрөлжүүлэн ангилах юм бол хадны зураг бичгийн дурсгал бол нийт 93 дурсгалт газар улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгэгдсэн байна. За булж оршуулгын дурсгал бол 6995 дурсгалт газар бүртгэгдсэн байна. За дахил тайлгын байгууламж гэх юм бол нийт 616 дурсгалт газар, барилга архитектур, сүм хийд дурсгалт, уран барилгын дурсгал бол нийт 34 дурсгалт газар. За хөшөө чулуу, хүн чулуу, бугун чулуу хөшөө гэх мэт ийм хөшөө дурсгалын газар бол нийт 1186 ийм хөшөө дурсгал бүртгэгдсэн ийм одоо арвин соёлын өвийг хадгалж хамгаалж байгаа ийм газар нутаг байна. Ингээд бид энэ түүхийн жимээр нэвтрүүлгийн хамт олонтой хамтарч та бүгдд бол Завхан аймгийн соёлын өвийг сурчлах талаар бол хамтарч ажиллаж байгаадаа баяртай байна. Завхан аймгийн цагаан чулуут сумын нутагт орших ард дэлгэрийн аманд байгаа энэхүү эртний төргийн үед холбогдох хүн чулуун дээр бид ирээд байна. За энэхүү төргийн үеийн хүн чулуун ерөнхий эртний төргийн үеийн хүн чулуунтын одоо хэв шинжийг өөртөө агуулсан байна. За энэ дүрслэлээс танилцуулахад бол урт унжуу хамар живэр сахлыг бас ингээд дүрсэлж өгснөөрөө бас их онцлогтой. Мөн бас баруун гарт одоо ямар нэгэн савыг атгуулсан. Тэгээд бүсэн дээрх товруунууд байна. Тэгээд бүснээс доош бол зүүн гарт атгуулсан одоо сэлмийг дүрссэн байна. Хосдож тогтсон бурхны хишээгээд Үйдөө алсаас залбирч мөрөдөг ор хайрхантай миний нуудлаа Ууга тортоход сэтгэл сэргэж Үйдэс бүтдэг урны өдөстэй Орд түүх түмний бахархал Очмин газмын Соёлын өвийн үндэсний төвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд одоогоор Завхан аймгийн цагаан чулуут сумын нутагт орших түүх соёлын 310 дурсгалыг бүртгээд байна. Түүхийн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн Отгон сум очирваны хормоноос та бүхэндээ хүрж байна. Манай нэвтрүүлгийн хамтран ажиллагч байгууллага Завхан аймгийн засаг даргын тамгын газар. За цэнгэрлэгцээ ширтэн суугаа Монгол түмэндээ дэлхийн монголчуудаа энэ өдрийн түмэн амгалангийн айлтхан мэдчилье. Түүхийн жимээр нэвтрүүлэгтээ бид хамтран ажиллаж Завхан аймгийнхаа 24 сумаас нэвтрүүлгээ бэлдэж Завхан нутгийнхаа үүсийг задлж та бүхэндээ дэлгэн тавьж байгаадаа баяртай байна. За түүхийн жимээр нэвтрүүлгийн хамт олон маань Завхан аймгийн 24 сумаар аялахдаа 10 гаруй мянган километр замыг туулж олон хоногийг зарцуулж Завхан аймгийн сумын одоо онцлог өөх түүхийг агуулсан энэ сайхан баялаг түүхүүдээр аялж та бүхэндээ энэ нэвтрүүлгээ дамжуулан хүргэж байгаа хэрэгээ. За Завхан аймаг бол говь хангай тал хээр хосолсон өвөрмөт тогтцтой
ийм сайхан аймгаа. Бор хэрийн элс, их Монгол элс, хөнгөний гол, завхан гол, отхон тэнгэр хайрхан, эдэр тэсийн гол, тэсийн шугуй гэд Завхан аймгийн давтагдшгүй олон сайхан хүчин зүйл, онцлог сайхан байгалийн төвхүүд бэлхэн байж байгаа. Мөн одоо Завхан нутаг бол түүх соёлын үнэт сайхан дурсгалуудыг агуулсан ийм нутаг. Одоо хадны сүг зураг бичээсээс өсвөлээд хэрэгсүүр, хөшөө чулуун дурсгал гээд түүхийн олон сайхан дурсгалд давтагдшгүй энэ үе соёлыг бас хадгалсан ийм нутаг байдаг. За мөн одоо Завхан нутаг бол нүүдэлчин монголчуудын өв соёлыг өдий хүртэл тээж ирсэн нутаг. Нүүдэлчин монголчуудын уламжлал, өв соёл, мал аж ахуйн тэр сайхан нандин сайхан туршлага уламжлал бол Завхан нутагт өнөөдрийг хүртэл хадгалагдаж ирсэн. Энэ бүхнийг та бүхэндээ дэлгэн тавьж, та бүхэндээ танилцуулж байгаагийн утга учир нь бол та бүхнийг Завхан нутагт бас зорин ирж, Завхан нутгийн ард түмний зан заншил хийгээд байгаль дэлхий, цаг уурын онцлог, түүх өвхийн өв соёлтой танилцахыг урьж байгаа хэрэг юм аа. Завхан аймаг бол аялал жуулчлалын салбарыг эдийн засгийнхаа тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхээр зорьсон байгаа. Аялал жуулчлалын салбарыг түшиглээд одоо жижигдэнд үйлдвэрлэлүүд өгчих, өрхийн үйлдвэрлэлүүдийг хөгжүүлэх, улмаар одоо томоохон үйлдвэрлэлүүдийн суурийг тавих юм бололцоо бий. Энд байж байгаа нөөц баялаг энэ бүх зүйлдээ тулгуурлаж Завхан нутаг хөгжих, өөрийн гэсэн хөгжлийн чиг хандлага концепцийг тодорхойлсон байгаа. Тийм учраас дэлхийн монголчуудаа Монгол орныхоо өнцөг болон бүрт ажиллаж амьдарч байгаа нийт монгол түмнээ Завхан нутагт тавтай морилохыг урьж байна. Бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна. Та бүхэндээ айл бүхэн аж аргалаар дүүрэн байхын ерөөлийг өргөе. Ажил үйлстэй амжилтаар ариун байхын дэлгэр сайхан ерөөлийг тавья. Сайн байцгаана уу? Түүхэн жимээр нэвтрүүлэг Завхан аймгийн цагаан чулуусан нэвтрүүлгийг та бүхэндээ Улаанбаатар хотоос хүргэж байна. Манай зочин Амарт 1992-оос 2004 онд цагаан чулуусмын засаг даргаыг хийж байсан даштарж байгаа. Сумын засаг даргасан Мянгамаа эгч, сумын засаг дарга Цэрэн ханд, нийгмийн дадлалын байцаагч даваад орж байгаа нар өргөцсөн байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан хаварч гин үү? Сайн хаварч байна уу? Сайн хаварч гин. За, Улаанбаатарт байна уу? Эсвэл цагаан чулуутад амьдраад байна уу? За, Улаанбаатарт голдоо байна дөө. Хэдэн оноос хойш Улаанбаатар хотод байсан? 2014 оноос хойш. Бас яг би жилээр хэд. Тэгээд уцаж ядахгүй байна. Гэтээсээ буцлаа. Тэг ерөн зур захиргааны ажлыг хамгийн олон жил хийсэн даштарч дарга гэдгээрээ дуулсан сонсон хүн болгон цахныхаа амтахгүй дарга бол та. Таныг ажиллаж явах үеийн цагаан чулуус сумын онцлог бас хийгдсэн томоохон ажлууд юу байсан бэ? Би анх 1988 онд намын даргалсан. Намын даргалахад тэр сум дандаа 2000 амлтай. Ер нь бас яг муухан сум гэсэн юм юунтэй хаад ажил сайжруулах даалгавар авч намаараа төсөж гаргаж би хийжсэн л да. Тэгээ ер нь бас ажиллах гэдэг нь зүтгэж үтсэн ард түмэн чих дуртай хүлээж авсан. Тэрний үр дүнд 1990 оны эцэст аймагт 1-р эцэссэн сум. Мадлан Чинаинд намайг төгссөн. Тэгээд 1990 оны 3 сарын 1-нд олон намын систем бий болоод намайг нэг төсвөөс цалинжуулдаг болсон. Тэгээд нэг тийм цалин авдгүй дарга нартай хүн байж байгаад 92 онд анх шинэ хуулиар засаг дарга болж 92 оноос 2004 оног дуустал 12 жил тасралтгүй хийсэн. Энэ ажил хугацаанд албаны шинэ барилгыг барьсан, их хөгжүүлсэн. Одоо тэнд баруун бүсийн нэгтрүүлгийн төв болсон байж байгаа. Манай сумчин аймаг давсан 2-ын дараа нөгөө урал Японыг шууд гэрээсээ задаа ярьдаг сон байсан. Дараа нь алуусны барилга хөгжүүлж бариулсан. Бас тэгээд сумын авсан, сумын гэдэг хэцүү байсан. Ер нь бол 2000 он хүртэл ер нь асуудал бол хүнд байсан шүү дээ. Яасан бэхтэй төр ийм хин энэ аж ахуй том аж ахуй байж байгаа ийм болцсон шүү дээ. Ерөөс тооцоогүй. Тэр бат хонтооргүй хэд ажилчтай
Би нэг 7 сарын 9 ажилчин л үлээсэн шүү дээ. Хэнийг ажиллаж байгаагаар ахаа би өөрөө шийдэх. Нэг 7 сарытэй тэн дээр хэн суулгахыг би өөрөө шийдэх. Ингээ харин ажихын нэг жиг сайн хүн удирдахжсэн учраас татварын мөнгөний одоо өрөнд гэдэг юм уу 270 гэдэг мянган төгрөгөөр хамтархан барилгыг шилжүүлж. Тэгэхээр хамтархан барилгач болсон. Суудан тарт. Тэгээд цаашаа бас нөгөө вагт танаг төгөөрөмжөөр хангах ажил хуралдааны нөхцөлийн хангах ажлуудууд их байсан. Төсөв маш хүнд байсан. Цалингаа тавьж чаддаг байсан шүү дээ. Цалин тавьдаг сум, дэтгэвэр тавьдаг сум ер нь одоо манай сумд байсан дээрх. Тэр тавийн дараанараас хот. Гэхдээ та яаж ингэж болдог юм бэ? Би яг нэг багшаас учраас шавн дээр бодлоо нэг гол хоёр гол найзууд бодлоо өөрөө ч бас гайгүй 50 хүрээгүй 40 гэдэг нь стагаас учраас тийм хүрээд тавьдаг байсан юм уу? Сайтай байсан. Тэдний бол дэмждэг байсан. Аймгийн татварын гэлт дэмждэг байсан. Аймгийн санхүүгийн гэлт дэмждэг байсан. Тэгээд дэмжлэг авдаг учраас цалин дэтгэврийг цагт тавьждаг учраас ард түмүүд тэргээр их хүрээлж нөгөө олон жил байлгасан гэдэг үг боддог. Би зан дэш. Ард түмнад яг удам судар сайтай юм. Энэ нэг тэгчихгүй л өгдөг байдлаас харж хэдэн жил болгосон баг. Түүнээс одоо хүнээс амархан өгдөгцсөн шүү дээ. Тийм. Одоо тийм болчихлоо. Ингээ 2000 арай-гараг байхад энэ миний шавлаа. Ажлаа шууд мянгамаа аваад өгсөн. Тийм. Би нүд чав. Энэс л салгаж гэж ингэсэн. Тийм чихлээд авахгүй. Одоо эмэгтэйсэл даралаа болсон уу? Өмнө нь байсан уу? Байгаагүй. Анхны эмэгтэйсэл даралаа. Өөрөөр чинь өөрөөсөө нөгөө багшээсэн үнийг авчраад байсан. Би бол энийг бас хийж чинь гэж бодсон л доо. Аймгийн 10 жилийн багшээсэн үнийг авчраад ажиллаж байсан. Аймгийн 10 жил байсан. Чи өдөрт ажилласан гэдэг нь сургууль дугтаа манай үлгүүн зүйлийн дарга байсан. Би бас нэг юм хэлэх байх. Тэгсэн чи яар нэг сургуулийн нийтлэлээр за багшаа гэдэг танисаад гүлээж авах гэдэг юм байна. Тэгээд энэ засаг дарга гэдэг хүнд итгэв өгөөд хариуцлагатай хатуу ажиллаас 1904 оны 10 сарын 11 сарын 22-ны өдөр шавдан хүлээлгэсэн. Би 10 жилийн 3 дугаар сургуульд төгсөж байсан. Тэгээд сумд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр нэр дэвшүүлээд тэгээд би 180 хүнээс саналаар илүүрхэж ялсан юм. Тэгээд аймгийн хурлаа хүлээгээд ингэж байж нэг өдөр сумын хурал хорлох гэж нэргээд багш. Гэхдээ би сумын иргэдийн төлөөлөгчөөр хуралд би очиж яах юм явах шиг биш тоо. Сая одоо ингэж сурчлага энэ гэдэг хичээлээ басраад явцсан. Ингээд ингэс чиггүй чи ир. Нутгийн ард түмэн гэж ихтгэлүүлээ гэж хаад чи ирдгөө хооч хийгээд багш нэглээ дөрөмдөж намайг. Тэгээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлагийн төлөөлөгч аймгийн хурал хуралдаа байсан. Тэгээд сумын хуралд хүрээд ирсэн чинь багш өрөөндөө дуудаад за миний хүү энийг засаг дарах гэдэг ажлыг авч багшийнхаа ясыг нэг амрааж үг. Ингээд ятгаад болдгоо. Тэгээд би ч суурин мөр ажилтаа тэгээд бас нэг сумд ингээд түрээд ирэхэд ах бай амьдрал арга гэж асуултаа төвхтэй байна гэдэг. Ингэсэн чинь чийл юм одоо ерөөсөө чи багш нь одоо хөгшөр чи би багш нь энэ хурал дээр очиод ингээд байж явуулна жаахан амар байна. Энэ ч нь бол үнэхээр одоо энэ бол интернет зарцах хэцүү ажил гэдэг. Тэгээ сумын хуралдлаа тэгсэн чинь яг өөр намын төлөөлөл байсан л да урлагийн төлөөлөгчдийн дунд. Тэгвэл 100% саналаар сумын засаг даргаар нэрийн дэвшүүлж уламжлалт харууллаа гэдэг урлагийн тогтоод уншиж хэлцүүлдэг. Тэгээд би сумд өстой гинтхэн үрээд ирсэн өглөөр. Тэгээд ирээд бол яг одоо багш хажууд байсан учраас би өстой уул шиг төшигтэй байсан л та. Тэгээд сумд 4 жил ажиллахтаа бол бас мууг ажилласан. Миний сумын засаг даргын мөрийн хөтөлбөр 98.6% билсэн. За намайг сумын засаг дарга байх үед G-Mobile-ийн сүлжээ орсон. Хайрхан уулын оройдоор сүлжээний цагаан байшин бариулаад одоо манай сүлжээгээр говьлтай жаргалан хүртэл холбогдоод ингээд л хоттой хүүхдүүдтэй гэрээсээ ярьдаг боллоо гэдэг. Түр жаргалангийн усад мотоциклтай давхиж ирж баярлалаа өстой танаа сүлжээгээр бид нар хүүхдүүдтэй холбоо ирдэг боллоо шүү дээ гэдэг. Гэвч нөгөө өндөр уулан дээр байрлуулж байгаа орчинд цэцчихэж байгаа. Тэгээд дээрэс нь Улаанбаамын цэцэрлэг станц шилтэнд орсон. Энэ бас станцыг баригдах үеэс нь эхлээд Улаанбаамын дээр талбай дээр бас манайх материал нийлүүлдэг гэсэн.
Тэндээс эхлээд чинь уг нь улаастай, шүлүүстэй ингээд 4 сум. Улаас тогттой 4 сум, урагшин говьолтой 9 болгохтой бас нэг 4 сум таашир говьолтой гэдэг ингээд яваасан шүү дээ. Тэгээд тэрний харин нэг манай сумын дундор өндөр хүчлийн шугам нь шууд өнгөрөөд явчих байсныг одоо манай нутгийн энэ их фут хувьцаат компани захирал Жаргал сайхан бай. Одоо энэ генерал Бямжуу генерал миний хотод байгаа энэ нутгийн зүйлийн асуудыг одоо би засаг даргаар ажиллаж байхдаа хамбагш ширгаан нутгийн зүйлийн дарга болгоод тэр их гадны чандарч ажиллаж байсан. Тэгээд одоо хамбагш ширгаан энэ нэр хүндтэй улсуудынхаа нөмөр нүүлгэнд ор хөөцөлдөж байж 110-ын тэр өндөр хүчлийн шугамыг 0.4-т буулгаж сумдаа дэд станц бариулаад манай сум эрчимч хэрэгжсэн. Тэгээд харин манай тэр дэд станц маань 4 гаргалгаатай станц байхгүй. Манай 4 гаргалгаатай станц шиг нэгээс манайх өөрийгөө албачаар цаана эрзээр 3 үзүүлэлтэж байгаа. Тэр 3-ын нэгэнд нь агарын 85 км шугамаар отхон сум манай 04-ийн шугамаас отхон сум төлөвлөгөөнд ороогүй байжгаад тийшээ харин хологдсон шүү дээ. Энийг Гүржүү генерал ажлын гүйцэтгэлийн хийж тэр өндөр хүчлийн шугамыг бариулж ирсэн. Ингээд отхон сумынхан болоод над баярлах хэвээр. Тэднийг би одоо гэр бүлийнхэнтэй болгосон засаг дарга гамбат байсан. Тэгээд одоо манай суманд бол тэр 04 станцд 2 эрзээр үзүүрэй. Манайх одоо орон нутагт үйлдвэр байгуулах тэрнийг ямар нэгэн байдлаар ашиглах боломж нь нээлттэй байгаа. За тэгээд дээрэс нь бол одоо тухайн үед нэлээд хөөцөлдөж амжуулсан ажлуудын нэг бол сургуулийн барилгыг тэр үе эсгэлж төсөө суулгаж хөөцөлдөж ингэжсэн. За бидний үед чинь бол одоо багш сая ярьлаа. Яг миний үед бол бас төсөө бас тийм сайн байгаагүй шүү дээ. Засаг даргын нөөцсөн ганц сая төгрөгтэй. Тэгээд энэ сум хөгжүүлэх сан маань тэр чинь бол байхгүй. Ийм байсан. Ер нь л одоо тэгэл төсөө хөрөнгө орон нутгийн хөгжүүлэлт хүндэл гэсэн л дээ. Цалин цагтаа бодгол байсан шүү дээ. Манай намайг цаар мөршилж хэрэг донд чинь хэдэн сараар цалин бодгол байсан шүү дээ. Гэхдээ яг бид нар яг тэр цалин буудгүй үе чинь яг багшаас ингээд энэ чинь нөгөө төсөв хүнд болохоор аймгийн төсөв хүндэрсэн. Шинэ оны төсөв батлагдангууд 11 12 дугаар сарын цалин дараа оны ихээр татаж авч тавьдаг. Тэгэхээр чин тэр оных нь цалингаас бас 11 12 дугаар сар налуулчихна зү. Тэрнийг дараагийн оноос авч цалингаа тавьдаг ингээд нөгөө хойд тормоогоо авч урд тормоогоо нөхдөг юм байсан. Тэгээ тэр үед бол бас нөгөө бид нар нэг удирдлагын дор сургалтанд ирсэн байсан чи их хурлын гишүүд одоо сонжимтөө гишүүн бид нарыг цуглуулад дуудаад одоо бүгдээрээ зовлонгоо яри үглээ нэгтгэж байгаад Алтайг сайд байсан шүү дээ. Алтайг сайдыг би нэг хоолнд та нарт хамт хоолн дээр хийж байгаа. Тэгээ сонжимтөө гишүүн маань бүр одоо тийшээ манайх сангийн яамнаас хүмүүс явуулж томилуулж төсөв хяналт хийлгээд үнэхээр юм бэрхшээлтэй байгаа юм байна гэдгийг тодруулаад тэгээ бидний үед өстой тэр нэг дараа оноосоо төсвийн урагшин татаж авдаг нэг юм бэрхшээл зовлон юм. Тэр үнийг одоо үнэхээр их хурлын гишүүд маань бидэнтэй хамтарч байж станик тасалж өгсөн шүү дээ. Тэгээ тэрнээс хойш би бол одоо сүүлийнх нь 1 2 3 жилд бол цалин цагтаа бодог тэр талаар л асуудал байсан. Гэхдээ ерөнхийдөө батлагдж байгаа төсөв нь их жаахан. Тийм бүтээн байгуулалт чиглэсэн юм бол их баг. Тийм орон нутгийн хөгжүүлэх энэ юм бол байхгүй. Ердөө л одоо цалин. Тэгэл цалингаас илүү авах юм байхгүй. Тэгэл томилтын зардал 256 мянган төгрөг баталж өгдөг. Тэрүүгээр нь засаг дарга Улаанбаатарт нэг удаа нэг сургууль семинарт дуудагдал буцаад очих. Сумын засаг даргаар эмэгтэй хүн сумын засаг даргаар ажиллахад бол бэрхшээлтэй хүндрэлтэй юм байсан л да. Гэхдээ би бол ер нь нэг тийм жоохон өөрөө жоох юм дайчин. Тэгээ 4 жил ажиллахад манай сум 4 жил дараалан аймагтай тэр хүн байрлуулж би намын 2 удаагийн хөрлийн төлөөлөгчөөр сонгогдож бас ажиллаараа тэргүүлсэн гэж Солонгос улсад аялж гэсэн. Тэгээд ер нь бол манай сумд бүтээн байгуулалтын ажлууд маш их өрнөсний дотор би ажиллаж байгаа хугацаанд Монгол улсын 4 аймгийн 8хан сумд хэрэгжсэн нэгдсэн үндэсний байгууллагын гамшигын төслийг орон нутагт авч хэрэгжүүлж тэгээд ер нь нутгийн усан хангамжийг бол ээж хүрэн шийдсэн. Хуучны нөгөө нэг ийм мотортой ходог байж байгаад идэрсэн тэр ходгийн суурин дээр тэр чинь нэмж хайгуул хийхдэггүйгээр шууд тэн дээр нь ходгийн засуулаад ээж өрн тоног төхөөрөмжийг тавиулаад тэгээд одоо бичрийн усан хангамжийг бол маш их сайжруулсан гэж бодцоод нэгтээ 16 хот ашиглалтанд орсон мотортой ходгийг. За ингээд нэгдсэн үндэсний байгууллагын төсөл манай сум 4 жил хэрэгжсэн. Тэрнээс гадна бас нөгөө сум хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах 4 сумыг Монгол Улсын хэмжээнд сонгож авсны нэгэнд нь орж сумын стратеги төлөвлөгөө боловсруулж мөрдөж ингэж ажиллаж байлаа. Стратеги төлөвлөгөө маань одоо хэрэгжээд ингээд
явж байгаа 20 он хүртэл баталж ирсэн. Ийм ажлуудыг амжилж хийж ялаа. Тэгээд ямар ч гэсэн нутгийн ард түмэн бол надад бас сайн дүн тавьсан гэж ингэж бодож байгаа. Нийт мал бол нэг намайг анх ажил авахд 75,000 толгой малтай байсан. 115,000 толгой малтай болгож 7,000 малчин төрсөн. Нэг аймгийн самарчин төрсөн. Байн гişг аврагад аймгийн самарчин болгосон. Ийм одоо дэшгүүдэж их амжилттай намайг ажиллаж их 4 жилийн хугацаанд орон нутагт одоо хам бэгшээ маань нэвэлж байсан. Бор хайрхан улаа цаг хугацаанд нь тагч байсан бид нар бас ингээд их сайхан өнтэй жилүүд үргэлжилсэн учраас малч хот бол өндөр амжилт гарсан. За дээр нийгмийн салбаруудаа ч гэсэн би бол одоо тэр сургуулийн дотор байрны дээвэр, тамгын газрын дээвэр засуулах гэл нөгөө жижиг төслүүдээр аадраа төсөл мэс янз бүрийн орон нутгийн төслүүдээр ийм юмнуудыг бол их амжилт хийж ирсэн. Овчнаар Сайнын аймгийн Хошууч мэргэн байшин ус одоогийн Завхан аймгийн Цагаачлууд сумын нутгийн ард түмэнд түүхэн жимээр нэвтрүүлгийг үзэн суугаа энэ өдрийн мэндийг хүргье. За манай нутаг бол одоо энэ дэлхийд бас ховорхон заягдсан байгалийн тогтцтой нутгуудын нэг. Энэ нь ямар очиртай гэвэл хангаан бүс, тал хэрийн бүс яг үнэхээр говь цөлийн ийм байгалийн бүс бүслүүрүүд хамрагдсан нутаг. За дээрэс нь бол ийм одоо байгалийн өргөн бүслүүрүүдэд байгаа учраас бол цаг уурын бол үнэхээр эрсдэл суур амьсгалтай нутгуудын нэг. За энэ тийм ч учраас одоо манай нутгаас бол дэлхийд алдартай нууд бол төрөн гардаг гэж бодож байна. За тэгээ энэ нэвтрүүлгийг өнөөдөр үзэн суухад бол бас нутаг орныхоо нэр усыг хэлэхэд бол бас сайхан санагддаг байх хэднээс үүднээс бол бид нэр энэ одоо хангаан нурууны ноён оргил очроо найрхны урд одоо салбар улсууд болох 3,000 маних мянган баг мянган дунд мянган энэ бол манай нутгийн хамгийн өндөрлөг одоо цэгүүд байна. Энд бол одоо байгалийн тэгэхээр одоо сайхан зохиолдлого энэ дундаа эми ургамал, аргал янгир, буг, өрөөсгээд төрөл бүрийн одоо зэрлэг ан амтан нутагшин байдаг. За тал гэрлүүн ороход бол бомбоны хоолой, хар чулуу, өөр ар өөр шанд, ар өөр бол их улаг, за бор хайрхан, за говьрогоо орох юм бол Жавцгийн гол, Монголын их хэлсний урдлын үзүүр бол одоо манай Завхан аймгийн Цагаачлууд сумын урд руу олдог. За урдлаараа бол одоо Оцгон тэнгэр хайрханаас их авч Завхан гол маань бол нутгийг маань урдуур нь имжээрлэж говьалтай Завхан аймгийн заагаар одоо манай сумын урдуур Завхан гол бол тойрон урсаж байдаг. За энэ зургийг харахад бол манай нутгийн байгалийн энэ сайхан тогтол бол харагдана. За дээрэс нь Туулайт, Арцгээд, Шивэтгээд одоо манай нутгийн сайхан өнтэй өвлүүд болж айлууд мал сүрэгтэйгээ тарган орж өвлийн энэ хахир өвлийн хүтнийг бол давдаг сайхан дулаахан үйл болдог ийм төр зургууд бол байдаг. За тэгээ энэ өргөн сайхан ийм байгалийн өргөн төрөл бүрийн байгалийн бүс бүслүүрт амьдран суудаг ард түмний төлөөлөл болсон Цагаачлууд сумын нутгийн ард түмэндөө илгээрээ инкам болон төрлөөрөө төвшин байхыг хүсэн өрөөж эрүүлийн сайн сайхан бүхнийг хүсье. 2002-оос 12-оос 16 он засаг дарга юм байна тий. Хоёр дахь эмэгтэй засаг дарга уу? Тий, хоёр дахь эмэгтэй засаг дарга. Мэдээж засаг дарга хийн гэдэг бол хэцүү тий. Бэрхшээлтэй зүйлүүд олон байдаг л та. Тэгээд хамгийн хэцүү бэрхшээлтэй зүйлүүд нь юу байсан бэ? За мэдээ сайхан юм болон байгаа шүү дээ. Бэрхшээл тэгээд гайхалтай ярин жаахан бас одоо сүүлийн үед нэг тийм намчрсан хандлага бий болсон. Манай сумж бас ухаан цуутэй. Тэгээд нэг тийм талцсан, хуваагдсан одоо нэг тийм үзэл амар их давмгаалцсан. Тэгээ яг аливаа ажлыг хийхэд маш их эсэргүүцлэх тулгардаг байсан. Тэгээ би тэрийг бол одоо эхлээд бол энэ зөв тусгадаг байсан. За сүүлдээ бол за та нар бол сайн шүүмжилж байгаа гэдэг чинь би их ажил хийж байгаа юм байна гэж ойлгож байна те. Юм хийгээг бол шүүмжлэхгүй гэдэг гэж хэлсэн саширны хүмүүс. Ер нь гайг болсон. Тэгээ би ч угаасаа ерөөсөө тэр сумад бүх амьдралаа зориулсан хүн.
цэцэрлэг ТV эрхлэгчээр 34 жил ажилласан. Тэгээ манай цэцэрлэг бол 25 хүүхэдтэй байсан, 100 хүүхэдтэй хүртэл өргөжөөд тэгээд аймаг улсын тэргүүний ийм цэцэрлэг байсан. За 12 онд аймгийн иргэдийн хурд нэр дэвшигхэн Монгол Ардын намаас олдохгүй байна. Тэгээд намайг ажилдаар сууж байхад эдний зээн орж ирээд таныг жимийн төв дараах дуудаж яах гэсэн яваад арсан. Хуралд өөрөө чинь төвшөлийг манай энэ багш байна. Миний багш. За бид нар бас засаг дарга гэж жахад хамтарч олон жил ажиллаж байсан. Тэгээд хүмүүн төвштэй гэсэн тэгээ өөгөөг бид төгж байгаа юм чи энэ дээр л байж байгаа л гараад гэсэн чинь аймгийн засаг дарга маань болсон тэр жимийн төв дараах намын даргаас аймгийн ингээд хүн алдахгүй байна. Ямар ч байсан дэвшигсэн. Тэгээд 34 жил нэг ажил хийж байгаа ингээ гарахад бол над тэр хэцүү санагдчихсан. За миний багш бол намайг миний гон гавьяа тулчихгүй шүү дээ л гэж хэлдэг байсан. Тэгээд гасны дараа яг надад тэгчихсэн. За өмнө чиний гавьяатыг би нэг засаг даргад нэг хил амтай юмар солиор дуусгаж бадаа л гэж. Надад сүүлд нэрчээд надад гэлжлээсэн л та. Тэгтээ би нүд нэг харамсдаггүй. Яагаад гэвэл би бүхэл амьдралынхаа үеийг тэр цагаанчлалт өнгөрсөн. Ер нь хийжээс ажиллаа бол сайн хийхин төлөө зүтгэж ингэж хийдэг байсан. За мянган дарагтай ажилласан хамтарч ажиллаж байсан. Энэ хүнд дэжсэн бид нар бүгд л нэг дор хамтарч байсан. Гэхдээ би манай цэцэрлэгийн нэг онцлог маш олон бүтээлч ажлуудыг санаачил манай цэцэрлэг сум оронд хийдэг гэсэн. За бүхэл дээрээс ирсэн удирдлагуудыг хүлээж авд тийм ээ хоолж унтлага энэ ажлыг хийдэг байсан. Маш бүтээлч хамт байсан. Үнэхээр эвсэг тэгээд үнэхээр нэг авьяаслаг чадвар л тийм. Одоо энэ телевизээр та бүхний харж байгаа учраас тэр цэцэрлэгийн хамтад сум орныхоо хамтад сайхан үг хэлэх үү та тэгвэл тэгээд тантай хамтарч ажиллаж байсан. Хамтарч ажиллаж байсан тий 34 жил хад үнэхээр 100-аад хүн надтай хамтарч цэцэрлэгийг үүсгэж 25 хүүхдээс 100 хүүхд болтон өргөжүүлээд ингэж ажиллаж байсан. Үнэхээр ажилсаг бүтээлч ийм сайхан хамт олон байсан. Тэгээд тэрний хүчинд би ч гэсэн маш сайхан ажил маань урагштай бүтээлч ингэж явж байсан. За энэ сум орныг удирж байсан энэ хүмүүс бас их хамтарч туршид тулж ер нь бас үгийн маань их сайхан хүлээж авч хамтарч ажиллаж байсан хүч гэж үздэг. Тэгээд би 4 жил засаг дарга хийхдээ ер нь 85 оноос хойш манай сумд бүтээлч юм том байшин барилгын юмнууд. Тэгээд цэцэрлэгээ би бол 10 хэдэн жил хөөцөлдсөн. Тэгээд бүтгэхгүй байхад нь би энэ санжтуудаар аймгийн дарга болоод манай сумд ирэхдээ нь би тэгжсэн. За санжтуудаараа хариуцлага алдсангууд нь улсаас юм хүртдэг юм байна. Хичээж хийсэнгүүд нь хохирж идэг юм байна. Тэм учраас би энэ цэцэрлэгийн бүх материалыг базыг би яжгүй аргаар би энэ сумын арт түмэнтэй нийлж бүтээсэн. Бүх доторх юм авч байгаа энэ байшин шатаа. Тэгээ надаас нэхэх юм байхгүй. Нэг дансанд байгаа энэ байшин чинь хугацаанд дууссан. Энэ миний энэ барьсан гот би төрөөс мөнгө авч бариагүй. Тэм учраас би энэ бүгдийн шатаачи жишээ юм бариулъя гэсэн чинь санжуудаараа гайхаж харснаа. Тэгж болохгүй шүү. Манай Бадвасралын газрын дарга Чулуунбаатар зарах хүйцэр ханд минь тэгж болохгүй шүү гэдэг ингээд их айжсэн. Тэгээд сүүлд нь санжтуу их урдын гишүүн маань намайг аймагтаар семинарт оруулсан чинь дуудснаа. Би таны үг яг оргоор нэрэгдийн хуралд дамжуулсан шүү гэж хэлжсэн байхгүй юу? Тэгээд яг тэр үед намайг аймгийн иргэдийн хуралд төвшөхгүй болтухгүй нэгэд 12-нд төвшүүлсэн. Тэгээд аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгоод ажилд чөлөөлдөг болсон. Тэгээд 2 сар чөлөөлөд тэгээд яарсан чиг гачимж байсан их манай нутагчийг сайхан ч нутаг байсан магадгүй. Гүнэг сонгуулийн сурталчилгаагаар нь одоо энэ багштайгаа гав ганцхуудаа нэг тойрсон тий. Манай багш нэг 2 багаар нэг цогт ойролцоод тэгээд 2 багт нь явж өгөөчгүй. Тэгээд нэг 2 багаар нь ганц нэг айлаар орчоо. Тэгээд 2 сар хөдөө сууж байгаа л сонгуульд орж ирсэн. Тэгээд одоо бодох нэг юм тэнэг байж гэж бодсон шүү дээ. Ягаад гэвэл тэр хүн ч одоо өөрөө гарахын тэмцдэг юм биш үү тий. Тэгээд одоо тгээгүй хөдөө айлт байж байгаа л тэгээд ирсэн. Тэгээд
аймгийн иргэдийн хурлынхаа төлөөлөгч болж ирсэн. Тэгээд төлөөлөгчтэй ажилдаа орё гэсэн намайг одоо сумын засаг дээр ороо гэсэн. Тэгээд тэр үед манай агч бас нэг бие даагчтай арс нам 7 ард манай нам маань 7 ингээд нэг тийм 15 төлөөлөгч маань бас ийм л байсан тийм ээ. Тэгээд одоо тэр ажил руу ороо гэсэн манай энэ багш маань дарга маань за одоо ороод үтсэнтэйхээ болгосон шүү дээ. Тэгээд өөрөө бас төлөөлөгч байсан. Тэгээд яг ороод бас ахваа гайгүй тэгээд нэг 11 хүн дэмжил тэгээд болсон. Тэгээд 4 жилийн хугацаанд одоо нийгмийн салбартаар бол энэ үнэхээр том дэвшил гаргасан гэж үздэг. 100 хүүхдийн цэцэрлэгийг барилгаа одоо өрөө насаараа явуулсан ч гэсэн үнэхээр тэмцэж байгаад бариулсан. Сургуулийн барилгаа бариулсан. Дуусгаад ашиглалтанд оруулаад 10 сарын 14-нд нээлт хийлгэн гэсэн. Тэгээ нэг өмнө нь сонгуул яваад аймгийн даргасан чинь нээлтийг одоо нэг арсан нам ялаадгсан чинь сар хойшлуулаад тэгээд намайг халсан өдрөө нээлт хийлгсэн. Тэгээд одоо ажлаас олгочоод нээлтэнд очиод жаахаа өчтөө сургуулийн нээлтэнд оролцоогүй шүү дээ. Жаахан эвгүй санагдчихсэн тий. Тэр ч одоо хийгээд бүтээгээ босгоцсон юм ийм заны ихэд одоо бурууны үйсэн мэдхгүй. За дараа нь би энэ эрдэнэдийн яамд дарж та үнэхээр хөөцөлдөж явж юуг их засвар сумд хийлгсэн. За захиргааны барилгыг бол бүх халаалт тэгээ доторх засад тогтоолж янзлсан. За саяжийн төв одоо доторх тавилга тоног төхөөрөмж төгрөг шинжилж авч чадсан. За хуучин цэцэрлэгийн барилга одоо аж ахуй аргаар барьсан бид нар өөрсдөө барьсан дөө манай цэцэрлэгийн. За тэр барилгыг бол бас яг миний бидний үед ч бас нэг орон нутгийн хөгжлийн сан гэж нэг Монголд нэг 150 хэдэн сая төгрөглөө. За тэгээд тэргээрээ бас нэг хамгийн сүүлд нэг засвар хийлгээд жижигдэн дүлдүүлэг одоо тэнд нь оруулаад музейгийн нэгэнд нь оруулаад тэгээд нэг барилгын одоо цэцэрлэгийн аавна гэдэг хэлэм хийгээд тахтаар төрийн юмыг төртнө гэдэг бас балаасаас нь шилжүүлээд тэгээд хамтын байр гэж юм байдгүй. Тэгээд тэр үнд өгөөд ингээмжаа усжин ойдлжин талах нарийн бааны цэг гэдэг өөрийнхөө нэг цэцэрлэгийн барилгуудыг тийм болгоод яг автомат хэрэгтэй хаа гэж бодоод ингээд ойлгосон. Би 20 настай зэрэг албанд явсан. Угаасаа хөдөөний бор амжилт өссөн юм хүүхэд байсан. Тэгээ 20 настай зэрэг албанд яваад 3 жил зэрэг албаад ирээд хөдөлთა үйлчлэгээ ингээд түүхэн туслах худалдагт няруу хийж байгаа. Тэр үед одоо намын байгууллага боловсон хөтнөө мэддэг учраас би малай зөвхөн маргатын дараа одогчоо үетэй 10 жил маргатын дараа хийгээд тэндээс одоо хөдөө аж ахуйн нэгдэлд нэгтлэн бодох хавар байсан. Би тэгэхэд нэгтлэн бодохыг хүүгсэн цуусан байсан. 2 жил нэгтлэн бодох хийгээд 1984 оноос 2004 он хүртэл нийгмийн даатгалын байгууллагт 21 жил ажилласан. Энэ ажилласан хугацаанд сумын одоо том хэлтээр ажиллаж исэн. Ахмадын хорооны дарга, ардын нөхөрлийн дарга, шүүхийн ардын нөхөрлийн төлөөлөгч. Одоо 72 оноос 92 хүртэл сумын депутат, 92 оноос 2004 он хүртэл эрэлтийн хурлын төлөөлөгчөөр ажиллаад ингээ 2004 онд дэвтгүүр тавьсан. 1969 онд гэр бүл болсон Бян Бүжүү гэдэг эмэгтэйтэй гэр бүл 6 хүүхэд өсгөл боожулсан. Тэгээд цагаан чулууцсан маар төммөл малаж хуй хэрглэж малны хөсчээсэн байна. Манай сум бол ер нь түүхэндээ 100 гарч мал тоолуулж үзээгүй байл. Сайн бол 91 мянган мал 66 онд тоолуулж иш 90-ээс дээш мал бол ирж гарч ид. Тэр үед хүн ам бас олонтой өрөх одоо 650 гаруй өрхтэй хөдөлмөрийн чадвартай 1100 гаруй хүнтэй хүн ам нь 2000 гаруй хүнтэй ийм сум байсан. Одоо бол мал аж ахуй хөссөн байна. 20 гаруй мянгат малчинтай болсон байна. Дийнхэн үед бол манай одоо улсын сайн малчин гэж ийсэн гэлээ 10 гэдэг хүн улсын сайн малчин болж ирсэн. Тэгэхэд одоо улсын аварга юм уу одоо тийм байсан байгаа юм. Тэгээд дараа нь одоо
арав зэрэг тэмээчин хүн байсан. Тэр одоо улсын хөдөлмөр үгүй улсын авраг малчин болсон. Дараа нь жиг зүрэн гэдэг хүн улсын авраг болсон. Дараа нь лаг сүрэн гэж улсын авраг болсон. Дараа нь даваа зүү гэдэг улсын авраг болсон. Даваа зүү мөн ах нь Довдонбаатар гэж манайд ганц Баатар төрсөн сум байгаа. Ингээд одоо сум маань бол хөгжиж цэцгэлж байгаа юм байна. Цэрэг ханд дараах засаг дараах байх үед одоо боловсролын байгууллагуудын дотоод цэцэрлэгийн 2 дахь гурварлаг, сургуулийн 2 дахь гурварлаг барьсан дүүхтэй юм байлээ. Жижигхэн досгон тийм одоо хөдөөний досгон сумууд тийм 2 барилга барьна гэдэг бас цэрэг хамтын даргын одоо хийж ажлын бүтээл онцлог юм а гэж ингэж ард түмэн бид нар бол үнэлдэг юм а. Цагаан жилүүдсэн одоо Ахмадаачин 20 гэдэн Ахмадаачин байсан байгаа юм. Тэгээ хөдөлмөрийн сайжруулалт их төржсэн анхны одоо аймгийн дэмэчний аваргаар Морин Чулуунбат гэдэг хүн болж ирсэн байгаа. Дараа нь одоо авраг дэмэч 10 жин, авраг дэмэчин тас зүгсэн 2 дэмэчин төрж ирсэн байна. Одоо ингээд улсын сайн малчин, аймгийн сайн малчингууд улсаас нэг төрж байгаа юм аа. Аймгийн малчингууд бол олон төрж байна. Сум маань 107 мянган малтай болсон гэж. Тэрний үр бүтээл бол одоо манай энэ засаг дарга нар хийж ийсэн. Одоо энэ дашдар дарга мянгамаа цэрэг ханд эднэр бол бас идэвхтэй ажиллаж байсан улс. Тэгээд одоо сумынхаар төмөд сайн сайхныг өрөө одоо Ахмадаачихгууд байна. Ахмадаачин билүүгва улсын одоо сайн туурчин дашигва. Тэгээд төрийн албаг ашигласан анхны бригадын дарга Бадрагва. Манай энэ одоо өндөр насны Шимэдэнва 8 багтай байсан. 8 багийн дарганаас одоо 2 багийн дарга намайг дуугаа. Анх манаас тэр гоцгор гэдэг үйлчийн зохион байгуулагч юм гэлээ 6 харууд ловцон дор жижигхэн жаахан өвгөн байсан. Нэг тийм шар хүн байсан. Тэр анхны дарга байсан юм байлээ. Сумын дарга тэгээд Жалчин зүг гэдэг хүүхдөөний дараагаар ажиллаж ирсэн. Дамжин сүрэн гэдэг намын дараагаар ажиллаж, нарийн бичгэн дараагаар балбар гэдэг хүн ажиллаж ирсэн. Ийм дүүхтэйсэн ба. Одоо тэгээ сүүлийн залуучууд 70 хэдэн оны залуучууд бол сайн малчин, аймгийн сумын одоо сайхан малчингууд болж байна. Тэгээд манай сум бол одоо сумын захиргааны дарга 16 дахь дарга нь одоо 107 106 мал тоолуулж байна. Болд гэдэг дарга. Анхны дарга одоо тэр 6 оролт овцонд орж идэг хүн. 16 дарга бол одоо манай сумыг удирдсан. Тэгээд одоо тэр удирдчаас удирдгуу сүүлийн одоо энэ дарга нарын үр бүтээл бол сумд үлдэжээ. Би анх одоо Ахмад зүтгэлтэн гэсэн энэ тэмдгийг энэ дастар даргаас авч ирсэн. Дараагийнх нь мянган даргаас бас Ахмад зүтгэлтэн гэж. Тэгээ энэ төрлийн одоо медалуудаар ингэрээ медалаа эхнэр хүүхдтэйгээ одоо сайхан амьдарч байна. Ингээ цагаан чулуу цумынхан одоо хамгийн өндөр настай Ахмадаачин билүүгва. Тэгээд Бадрагва, Бадарч олон хүн байна. Цэрэнжууга гэсэн дүүгүр сүрэн гэсэн бас сайхан гүгсүүл бол байна. Намхан барахсчуу гэж одоо өндөр настай миний л одоо аавын ээжийн талын хүн. Нэр одоо сайхан амьдарч байгаа залуучууд одоо гүгсүүл бол их байна. Одоо манай 80-аас дээш нэг 17 Ахмад хүн байх шиг байна. Эрэгтэй эмэгтэй нэг. Ийм л одоо улс ажилтдаг. Тэгээ сум маань хөгжиж цэцгэлж байна. Одоо сумын дарга болдод хурлын дарга Баяр магна нартай одоо сайхан ажиллаараа сайн яваараа ард түмний харамтаараа олон улсын тусламж олон улсын одоо энэ янз бүрийн арга хэмжээнд идэвхтэй оролцоороо гэж хүсэж өрөө дөө. За тэр ирээд бацаах оршгэ сумынхаа тухай сайхан зүйлүүд их ярьлаа. Баярлалаа. За баярлалаа. За Зохион аймгийн Цагаан чулуу сумын нийт ард иргэд нутгийн зам олондоо очирван урхны адис чанарыг хүртэж отгон тэнгэр хайрхныхаа 408 зохист нь одоо ад жаргалтай амьдарч та бүхдийн минь удам огсоо улам өргөжин дэлгэрч
эрүүлийн урт насалж удаан жаргаж та бүдгийн минь сансан бодсон бүхэн одоо номын ёсоор бүтэж байхын ерөөл өргөё. Сайн байцгаана. Түүхэн жимэр нэвтрүүлэг Монголын төрний минь зүтгэлтэн Болохоо Чугаан гэрээс та бүхэндээ Завхан аймгийн Цагаан чулуу сумынхаа нэвтрүүлгийг үргэлжлүүлж байна. Сайн байна уу та? Сайн байна уу? Сайхан хаварч гин үү? Сайхан хаварч гин үү? Сайн л хаварч гин. Ажил хэрэг амжилттай байна уу? Амжилттай байна уу? Хамтдаа нөгөө өмнөд Завхан гэдэг ном бичижсэн. За тийм ээ. Санж гин үү? Санж байна. Тэрнээс хойш олон жил өнгөрчээ. Тийм олон жил өнгөрөөгүй. За бид Түүхэн жимэр гэдэг нэвтрүүлгийг өөрийнхөө сайн дураар хоббигоор Завхан аймгийн 24 сумаараа яваад ирсэн. Ямар сайхан юм байдаг ч одоо бүх аймгийн хэмжээний сумдын намтар түүх хань байна шүү дээ. Тэг нь орон нутаг судлал бол чухал нэг салбар шинжлэх ухаан юм тийм ээ. Сайн. Тэгээ таныг зочин аймарт Завхан аймгийн Цагаан чулуу сумын нэвтрүүлгийн зочин аймарт таныг урьж байгаамаа. Баярлалаа. За таны Цагаан чулуу сум яг ямар нэртэй газар төрсөн мөлий? Би Цагаан чулуу сумын зүүн туулайт биш баруун туулайт гэдэг газрын үүдэндээ зохиос гэдэг өвлжөөн дээр төрсөн. Таныг Завхан аймгийн Цагаан чулуу сумынхан танаар бахархдаг. Баярлалаа. Та яа харахгүй зөвхөн Цагаан чулуутуудыг Завханыхны бахархал болсон юм хүн. За Цагаан чулуу сумтай холбоотой өмнөд Завхангаа бид нарын хамтарсан бүтээлээс гадна таны бичсэн Цагаан чулуут гэдэг ном байгаа гэсэн. Тэр номын талаар ярих уу? Тэгж бодноо. Тэр номыг яг манай сумын нутгийн хүүхдүүд хамб одоо Нацагдорж хамб. Цэрэн фунцэг гэдэг том бүхүү. Гайрд цэрэн. За бас эдийн засагч эрдэмтэн энэ бэлгөр нийж тэр намайг бүтээжээ. Аль талаас нь бичсэн? За би Цагаан чулуу сумыг ер нь Цагаан чулуу сум гэж ер нь ямар сум юм бэ? Хүн амын юу юм, газар нутгийн юу юм, байгаль орчин юу юм, аж ахуйн юу юм, энэ Цагаан чулуу сумд ямар ирээдүй байна уу гэдэг тэр талаас нь яахан бичсэн дээ. Тэгээд тэр нэг хоёр мантай дэмжээд нэг нь одоо санд бодлоо зураг мөргөө нөгөөх нь мөнгө төгрөгийн гаргаад ингээд бичсэн дээ. Цагаан чулуу сумаар зочлон өнгөрсөн хүмүүст манай сумынхан ийм онцлогтой гэж гайхуулах юм танд юу байна? За ер нь манай сумыг үзсэн хүн бол их л хожил доо. Байгаль талаасаа бол хангайтай, тал хэртэй, говьтай, нутаг нь давтагддаггүй. Жилийн нэрвүүлэр хаваржаан өөр, намаржаан өөр, цуслан өөр, өвлжөөн өөр. Тэр хувьдаа бол говь, тал хэр, хангайг гурвангийн госолсны хувьд бол Цагаан чулуу сум их онцлог сум байна. Ер нь Цайны аймгийн хошууч мөргөн байсан хошуу буюу Завхан аймгийн Цагаан чулуу сум. Би чинь цагаан арх нэг шүү дээ. Цагаан арх хоёр бол нэг сум байж байгаа сүүл тасарсан юм сум. Таны энэ төр нийгмийн зүтгэлтэн олон жилийн хугацаанд ингээд төр нийгмийн зүтгэлтэн хийж байх хугацаанд Цагаан чулуу сумаас танд хүндлэл үзүүлж баярламаар талархамаар ямар зүйл хийж ийсэн? Үгүй яг манай одоо сумын ардам бол над хүндэт тэмдэг өгсөн. Намайг одоо бас коллеж авч уулзаж удирдлага нь ярилцсан. Би ч бас урдлын дөрвөн сумыг бас нэг улсын хурд нэр дэвшиж байгаа хүнийг дагуулж өгöd цог тэргээр орохдоо Цагаан чулуу сумаараа орсон нутгаараа явах сайхан байна дээ. Хамгийн сүүлд хизээ нутагтаа очив юм. Одоо 3 жилийн өмнө очив юм уу? Саяны сонгуулаар 16 онд. 1916 онд. 2016 онд очив байна. Одоо их нутгаа санаж гин үү? Нутгаа бол санахгүй цаг гэж минут гэж байхгүй. Өтлөх тусмаа хүн чинь нутгаа ирэн их санддаг юм байна, их мөрөөддөг юм байна. Явах гэж эрмэлздэг юм байна. Тэгээ болцоон бас тэрвэр таарчихгүй байна. Манай нэвтрүүлэг дэлхийн монголчууд үзэж байна. Завхан нутгийнхан маань үзэн, Цагаан чулуу сумынхан үзэн,
бүх монголчууд ч гэсэн үздэг ийм нэвтрүүлэг болсон. Түүхэн жимээр гэдэг нэвтрүүлэг. Энэ сайхан монголчуудаа хандаж та ерөөлийн сайхан үг хэлэх үү? Би одоо яг хөө нийгмийн зүтгэлтэн та нар намайг одоо хүнэлж байна. Би юуны урд Монгол эх орноо хайрладаг. Тэгээд тэрний салбар бисэг болсон Монгол нансаг нутагтай Завхан аймгаа хайрладаг. Дараа нь өөрийнхөө төрсэн нутаг бол Цагаанчлууд сумаа хайрладаг. Ингээд тэр чигээрээ миний Монгол эх орн бол одоо миний хайр бахархлын төв хэсэг, төв цэгэн юм. Энийг мартах цаг хэзээш байхгүй. Энэний тухай бодох бүрийг сэтгэл уужирч тэнийж зариг жавхаа орж эрүү сарвал явахыг хичээж урт наслахыг хичээх ийм эрмэл тамил төрдөг. Яг харахгүй хүний эх орн унсан газар угаснаас эхэлдэг болохоор нутгаар сандгүй өгүүлдэггүй хүн гэж нэгийнхэн ч үгүй лээ. Таавал Завхан нутгийнхны бахархал Монголын минь бахархал лээ. Та минь урт удаан насалж инх мөнгө жаргаж яваарай гэсэн өрөөл бас тавья. Баярлалаа. Одоо тэр өрөөл чинь надад болоод манай гэр бүл өр хөөгдөд төрсөн нутаг орны Цагаанчлууд сумынханд их сайхан сэтгэл төрүүлж байна. Төрүүлэх байхаа. Баярлалаа танд. Нөгөө ном ч нэ. Цагаанчлууд ном. Ном чинь ийм. Оо ясан гоё юм. Зургууртай. Өнгөтөр ийсэн юм шүү дээ та. Өнгөтөр. За энийг ном Дэмий суухаар тэмээ хариулт гэсэн ном. Хамгийн сүүлийн ном. За баярлалаа. Энэ жил гаргасан юм шүү дээ. Тэгээ энэ хүн сэдвт 3 лекц гэж байгаа. Миний хүн судлалын юмны нэг за баярлалаа. Ийм 3 намыг өгье. За. Хүүд бас нэг өгнө. Чома. Гоё юм аа. За. Тэгэхээр энэ сайн нөгөө таны яриад байсан ном чи энэ шүү дээ тийм ээ. Тийм. Би энэ цэрэн хаанд дарга маргаас яриа авсан шүү дээ. Тийм үү? Тий. Дашторж гой цэрэн хаанд мянгамаа ирсэн. Тий. Тэгээ бас генерал Бямжу генерал ирсэн. Тий. Ийм хүмүүс ирсэн. Та юу байсан юм бэ те? Хөдөө байсан юм шүү дээ. Тий. Гэнээс авчруулах байсан да. Энэ таны шүлэг үү? Миний шүлэг. За нэг 4 мөрт уншаад өгчий те хүмүүстэй. За тийм нутаг гэдэг шүлэг 1959 онд бичсэн байна. За тийм баха. Тийм байна. Залуу усны дэвэрч явах үед. За 21-т байсан юм уу? 31-т байсан юм уу да бас. Тэгтээ өтөцсөн байжээ. Гоё байна. За нутаг гэдэг шүлгийг булгааж байгаа. Мэндэлж золгосон нутгаас хүн бүр уяатай. Миний гэсэн нэрнээс хүү удмын гараатай. Мянгаар уярдсан хөрс усны дээжээс мэдрэл оюуны тижээлийг хөмбөр амтлнаа. Хараа нэгэ ширтсэн мөнгөлөх хөх тэнгэр. Хаалга дэлгээд гарсан мөнх цас дуулс. Хаяа шуугаад ажсан хангар уужим тал. Хадаг өргөн барьсан халах төмний нутгаа. Би жаахан хэсгээс нуншлаа. Найраглал шиг сайхан. Одоо жишээлбэл зүрлэг амуудыг хагалсан төмөрч ширээ голууд бий. Тэгэхээр төмөртийн гол ширээгийн гол гэж бид нар тий. Зөгийд өнгөнөж цэцэг алгалах өнд дуганд согоот бий. Тэмээн бүхийн нуруунд тэнхээ шалгах худаг бий. Тэрний цаадах говьд элч мэдүүлэх шавг бий гэд ийм сайхан найраглал шиг ийм сайхан тий. Баярлалаа сайхан гоё уншиж байна. Би өөрөө муухай уншдаг шүү дээ. За баярлалаа. Энэ ном бас юу юм? Миний амьдралын юм шиг мөртлөө залуус бас бодож сэтгэж яасан гэдэг шүлэг юм байна тий. Шүлгэн зэрэг ухаантай. Тийм. Сүүл рүүгээ энэ очир онцлогны үгээр энэ номны 2 хэсэг. За. Малчин дөрөх гэсэн шүлэг байна. Хүн хүнээ дахихуд Монгол хүн гэдэг шүлэг байна. Шаатнаас маш өөр нэг юм би. 61-р хуудас байна юу? За 61-ийг гаргаад байна. Энд байгаа. За энэ. 61-ийн энэ 61 дүн гинэ. Дүн гэж байна. Энэ дээр эхэлж байна. За. Юу гэж байна? Цагаан толгойн цар үрээ дэд дэвтэр гинэ. Энэ цагаан толгой
эгшиг 7 өсгээр саармар 5 эгшгээр тэгээд нэг 14 гээгүүлэгчээр эхэлсэн мөрөөд байгаа юм. Тийм ээ. Шүлгэн цэрийн ухаантай. Энэ урдхан задгаа цагаан үйл. Так ямата нэр. Хэвэрэ биш үү та? Хэвэр юм биш ээ. Хэвэр юм байсан бол би ийм ухаан байсан юм уу? Залуудаа. Сайхан зургал байдаг шүү дээ. Монгол хүн гинэ. Гоё шүлэг байна. За баярлалаа танд. Уншаарай. Удаа масалч 100 наслал 6-даа таяга тулаад буцаад ирэхдээ булаг шиг дайраад ирэхэд далай шиг байж үн мөнх жаргаж яваарай гэсэн ёроодыг тандаа бас тавья. Баярлалаа. Нэвтрүүлэгт би их ордгоо. Тэгээ албах шахтаас цөөхөн яг нь ер нь өөрийнхөө салбарын бүтээн байгуулж байгаа ажил тэр талаараа бичээсээ юм хэвлэл мэдээлэл хэрэгслэр бол гарч ирсэн би л дээ. Нутаг орны тухай би та нарын сүлд нэвтрүүлэг Талын Монгол тэргээр явж байгаа нэвтрүүлгийг харддаг. Тун аятайхан тийм сүүлийн үед гараад идэг болсон байна. Тэгээ цагаан шулуутсан талаар харуулж байгаа явдалд одоо юуны өмнө та нарт их талархаж байгаагаа илэрхийлье. За өөрийнхөө тухай ярихаас өмнө би нутаг орон аав ээжийн талаар нэг зөвхөн хэдэн үг ярин зүйтэй болов гэж бодчих. Тэгээ манай аав бол цагаан шулуутсан арц бригадад төрсөн байгаа юм. Би бол бор толгой гэдэг газар төрсөн. Аав бол 39 45 оны байлдаанд оролцож явсан цэргийн хүн. Тэгээ аймгийн намын хороо цагаан хайрхан сумын намын байгууллага цагаан шулуут отхон сумаар улс төрийн ажил одоо гашч байсан юм. За ээж бол аавыг дагаад энэ сумуудаар одоо сумын совилагч баг юм да тэр үе тийм ээ. Тийм ажлыг хэмжээсэн юм хоёр сайхан бовл байдгийг. Нутгийн зүүдийг бол аав ээжийн үеийнхнийг бол би гадарлах юм. Өөрийнхөө үеийн хүмүүсүүдийг бол бас зөөгөө мэднэ. Ер нь төрсөн газар нөгөө унсан газар угаас уус гэдэг шиг тэр сайхан орон нутаг байгаль бол байгаль бодогдож явдаг нэг тийм зүйл л дээ. За би бол бас 5 дугаар хүртэл байсан. Баг сургуульд орсон. Анхны одоо цагаан шулуутсан баг сургуулийн нэг сурагч. Тэгээд отхон сумаас аавыг тэд намын дарга хийж яхад 58 онд Улаанбаатар хотод орж ирээд тэгэл ер нь хотын хүн болсон доо. Тэгтэл нутаг орон төрсэн газар мэдлгүй яах вэ? Одоо сайхан газрууд сая та ярьлаа. Отгон тэнгэр уулын маань баруун талаас ахгуулаад цагаан хайрхан цагаан шулуут шүдүүстэй отхон ингээд тойрсон 3 сум байгаа. Тэгээ тэнд сайхан нутгууд намайг баг үед бол одоо манай нутгийн шинэ зундаа дээшээ төмөртийн голон бараадад ингээд нутгалдаг. Төмөртийн голын хажуугаар бол одоо сайхан газрууд уул устай ийм одоо газруудыг мартаагүй байнга санагдаж явдаг юм аа. Таны хийж үсэн ажлуудаа ингээд ярил Монголын барилгын салбарт ажиллаж байгаа ажиллана гэдэг би манай авч нэг барилгын даамал тэр үеийнхаа тэгээд цагаан арганы бүлтэн барайл аймгийн баазын тэр барилгуудыг барьсан болохоор барилгын салбарын хүмүүстэй бас хайртай байдаг шүү дээ. Маш их хийс хүч хөдөлмөр гаргадаг өөрөө нэг харж өссөн учраас тий. Тэгээд энэ барилгын салбарт ажиллаж байгаа гэдэг бол бас хүнд салбар л та тийм ээ. Тэгээд өнөөдөр бол арай л өөр төвшөнд байна. Тухайд өөр байсан. Таны онцлог ямар ажил байна? Тэгээ би таны бичсэн цагаан хайрхны талаар нэлээд дэлгэрэмгүй номыг уншсан. Аавын талаар та өөрийнхөө аавыг сайхан бичсэн байлээ. Тэр үед үнэхээр барилга байгуулж барин хамтлагыг өдөрдөн гэдэг бол материалыг баазгүй. Тэгэл одоо удаан гараараа үздэг л тийм үе шүү дээ. Тэгэхээр тэр үнэхээр хэцүү үе байсан. 50-аад оны үе. Ер нь барилгын салбар одоо өөрчлөгдөж 90 жил болж шүү дээ. Тэгэхээр тэрүүн дотроос бидний одоо
бодож явдаг манай ахмадууд одоо бүтээж бий болгож бидэнтэй гардуулж өгсөн энэ салбарын хөлсүүд бол танааваас ахгуулаад одон зуун одоо 30 гаруй хөдөлмөрийн баатар байна. Энэ салбарт ажиллаж байсан. Тэгээд тэдэнтэйгээ би бас мөр зэрэгсэж ажиллаж явсны хувьд байнга дурсаж санах дуртай. Тэгээд би яг өөрөө одоо энэ Улаанбаатар хотын хууган 50 хэдэн онд Улаанбаатар хот барилгажид ямар байсныг бас ярих хэмжээний болсон байхгүй юу. Тэгэхээр бас дээр үе юм байгаа гэсэн. Тэгээд энд би 50 хэдэн онд орж ирээд 23 дугаар сургуулийг дөнгөж байгуулж ирсэн. Одоо хотын төвд. Тэгээд энэ сургуулийг би 64 онд онцлогтой төгссөн. Төгсөөд мэргэжил сонгохдоо барилгыг сонгосон байгаа юм. Тэр бол манай аав ээж л бодлоо байсан байх л да. Тэгээд Украин улсад техникийн дээд сургуулийн барилгын ангийг төгсөж ирсэн. Төгсөж ирээд би шууд бас барилгынхаа зураг төслийн байгууллагад ажилласан. Зураг гэдэг. Тэр үеийн зураг төслийн байгууллага гэдэг бол улсын барилгын зургийн төв институт нэртэй. Үнэхээр одоо гадаад дотоод дээд сургуульд төгссөн. Дээд боловсролтой хүмүүсүүд энэ одоо цуглуулга жинхэнэ потенциал байсан гэж би боддгийг. Үнэхээр сайн газар байсан. Тэнд ажиллаж байсан хүмүүсүүд л одоо гараар энэ зураг төсөл дээр анх барилга бий болж тэр үеийн бүтээн байгуулсан барилгачид болох хэрэгцээгүй одоо манай салбарх юм аа. За энэ салбарт ажиллаж байсны хувьд бол би одоо 28 аймгаар бол үндсэндээ бүрэн явсан. За 330 шумарг бол худлаа болох ба. Тэгээ барилга барьж байгаа газраар бол үндсэндээ орсон байна. Тий. Иймэрхүү юмтай товчхон да. Өнөөдөр ингээд цагаанчлал сумынхан цуглаал, ярилцаал, дуулаал, цахимгадаа дуулаал ингээд хүн чинь нөгөө эх орон хаанаас эхэлдэг гэхээр нутгаснаас эхэлдэг гэж би боддог л да. Эх орны тухай өнгийн ойлголт цагаанчлалтаараа отхон тэнгэрээрээ баг отхон тэнгэрээр бахархаас эхэлж байгаа шүү дээ. Тэгэхээр өдгөө ингээд нас яваад ирэхээр нутгаруугаа гүйдэг одоо морьшгөл байгаа гэж бодож байна л та. Тэгээд энэ дэшрэм нутгийн ард түмэндээ сайхан өрөөлөө үг гэх ойлаа. Ер нь 40 гаруй жил барилгын салбарт ажиллаж байхад гадаад дотоодын орлоо Орсын орон болгонд очиод эргээд бодоход ерөөсөө эх орон маань төвсөн газар маань тэрвээс илүү байхгүй байл л дээ үндсэндээ. Тийм учраас манай цагаан шулуутаар угасан энэ настай буурлууд манай 3 үеийнхэн Ахмад үе, Дунд үе, Залуу үе. Манай цагаан шулуутынхан бол ер нь оюунлаг, хөдөлмөрч ийм ард юм шүү дээ. Цагаан шулуутаас одоо энэ нийгмийн бүхэн салбарт ажиллаж байна. Энэ нутгаараа угалсан нийгэмдээ нэртэй төртэй ажиллаж байгаа олон сайхан улсууд бий. Тэднийг бол одоо дурсаад бүгдийг дурсан гэдэг бол хэцүү. Одоо шинжлэх ухааны салбар, барилгын салбар, хөдөө аж ахуй, ууд уурхай салбарууд одоо манайхан бүгдээр ажиллаж байгаа. Тийм учраас ер нь цагаан шулуутынхан бол одоо зөвхөн нөөд хэмэрлэг болсон шүү дээ. Тийм учраас цагаан шулуутынхан нийт хүмүүсүүдэд манай миний одоо төрсөн нутаг та бүхэндээ урт удаа насалж өөрсдийн шиг хүмүүжүүлсэн хүүхдүүдийн ажил амьдрал улам өөдрөг байж сайн сайхан бүхний бүтээж яваарай гэж та бүдээсээ хүсье өрөөе дөө. Тэр өрөөл бацаах баршгэ. Баярлалаа. Аюуны өмнө Цахаан аймгийнхаа нийт ард иргэдтэй цагаанчлал сум цагаархан за энэ бүх цахимчуудаа бүх монголчуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд бол яг тамирчин байсан гэдгээр бол одоо ер нь бахархаж явдаг. Тамирчин хүн бол тухайн үед би ингээд тамирчин байхдаа бол бас их бидэрч сэтгэл зүйн хувьд их бэлтгэлтэй эх орны хот төлөвсөн чин сэтгэлтэйгээр ингэж бол бэлтгэл сургуулаа хийх гэсэн. Ягаад гэвэл тэр үеч бас нэг дэлхийд дээр бол одоо ингээд социализм, капитализм гэдэг энэ хоёр маань бол одоо ингээд спортоор ингээд өрсөлдөг байсан үед явсан. Тэгээ одоо бокс спортч бол хүн спорт, олон килограмм хэмжээнд хасна, олон хоног хөвөлжлөлтэй. Ер нь одоо ингээд бодвол сэтгэл бүгдийн ард яаж давж гарсан бэ гэсэн бодол нь одоо ер нь ингээд ордог. Одооны залуучууд бол бас тэр үеийнх гэх юм бол өөр л дөө. Тэгээд яг хуу тамирчин байсан нэр тэр үед бол мэдээж Монгол улсын алтан сая бүтрийн талбай ингээд олимпийн хэмжээнд мандж байсан.
Ер нь бол ингээд бас л омгшчил байсан л да. Одоо тэгээд харамсалтай нь яг хөө тэр үед бас ингээд нэг тим үе таарсан. Өөрөөр хэлбэл зах зээлийн одоо нэг картын барааны үе гэж ярьдаг. Манай гэрийн давс дууссан байгаад хажуу байлаасаа ингээд давшаал давсах юм байна шүү дээ. Картаар давсах үед ингээд яа юм аа гэл ингээд тим хүнд үед одоо ингээд бас олимпиас медаль аваад гэснээр бол би багтдаг. Олимпийн ирэх авах тэмцээн тэр үе одоо 92 оноос эхэлсэн байхгүй. Одоо шинэ олимпийн ирэх авах тэмцээнээ явах гэж зардал байхгүй. Тэгээ одоо ингээд отхон тэнгэр хайрхан миний нэгэнд итгэе одоо намайг үшсэн гэж болно. Өөрөөр хэлэх юм бол одоо отхон билэг дарга дээр Эрдэнэтээс очиж одоо манай дарга нар очиж мөнгө гуугаад ингээд Эрдэнэт төлөвлөлт тэр хүнд байсан. Тэгээ ингээд танай завхны нэг юм тамирчин байгаад одоо мэдээлэл авах юм бол одоо боломжтой юм гэж яриад. Тэгэл нэлийн хүнд байхад одоо ингээд бид мөнгө гаргасан шүү гэдэг отхон билэг дарга сүүлд одоо бас бидний Австрали руу алив сууд явж байгаа. Надад бол хэлж ирсэн. Тэгээ юу бодож байгаа юм тэр он нэг хайрхан юм тэр би завхны хүн биш байсан бол олимпийн ирэх хэмжээнд яваагүй. Тэгээ ингээд дуусах юм байна гэж боддог. Яа харахгүй нөгөө хожим ингээ ярахаар гоё дурсамж олж үлддэг тий. За бид нар ингээ сайн аян очиж мөргөөс авах юм байна. Урдлын ингээ дөрөн сум байна. Аав тань цагаан чулуутай. Ээж тань цагаан харсан юм. Би цагаан харах байхгүй юу. Тэгэхээр таныг завханчууд, цагаан харханчууд, цагаан чулууд Монголч гэсэн багч байгаа шүү дээ тийм ээ. Тэгээ өнөөдөр ингээд анх тамирчин болсон үеэ ингээд эргээд дурсаад нутаг оронтой холбоотой зүйлүүдэд дурсаад ингээд ярихад хамгийн хүндгцэн үе байсан нь ямар үесэн? Анх ингээд тамирчин болно гэсэн сонголтыг яагаад хийсэн? Яг тамирчин болно би чи манай гэр бүл ер нь тэр чигээр спорт манай аав бол одоо өөрөө бол тэгж хэлдэг цагаанчлуулсан 5 удаагийн заа ингээд та яагаад аймгийн төвдөж улсын наадмууд нь байлддаг гэсэн. Тэр үед чинь бас унаа тэр мөрийг ховортой тэгэл яг сумандаа л ер нь баавдаг гэж. Тэгээс манай ах бол одоо ингээд улсын шонхолцолтой. За манай хоёр дүү бол одоо ингээд чөлөө төхөр барилддаг. Нэг дүү бол одоо боксын мастер хичээдэг. Бид нар бол энэ спорт миний үед бол ингээд эсвэл спортоор хичээлнэ. Эсвэл одоо тэр үед чих тийм нийгэм маань өөрөө тийм биш спортлог. Тэгээ би ч анх бол одоо ширээний теннисээс хийсэн жоо үзлээ, буудлаас хийсэн жоо үзсэн, самбо хийсэн жоо үзсэн. За тэгээ чөлөөт үндэсний бүхөр барилдаад хүүхэд байхдаа одоо голын цэвэрлэгтээр чинь нэг даваад өөрөөр хэлэх юм бол тогийг өснөг удаа тойрчилсан гээд ирүүл ярих юм байна. Тэгээ ер нь яагаад боксын хийсэнд орсон бэ гэхээр бол манай байрны чухал барилгын энэ дан зүрх гэдэг нэг ахмаа тэр байр иркэтлүүлдэг байсан. Тэгэхээр энэ нөхрийг л ер нь нэг зодмоор нэг энэ талын ямар гэдэг үүднээс одоо манай ангийн бям зохтой ах нь бол боксын тэмцээнд орж байгаа хамт очиж үзье гээл. Тэгэл тэр тэмцээнийг очиж үзээл за энэ бокс чинь хамгийн зүгээр юм. Энэгээр л хичээлүүд ганц зэрэг идэх юм гэсэн ийм сэтгэлтэйгээр анх боксын секцэнд орсон. Тэгэл одоо нэг жил хэлтэй яваад ингээд юу нэг ганц зэрэг ингээд баян зодтолдог хүмүүс ч годомжин зодтолдог ямар ч тийм сонирхолгүй болоод яг л энэ спорттой ингээд дур сонирхолтой болоод ингээд явчихсан юм л та. Одоо ингээд нэвтрүүлэг маань ингээд гарахад бэлэн болж байна. Тэгээд нийт монголчуудаа хандаад сайн ерөөлөг үг гэх юм. За нийт монголчуудтай бол ингээд ялангуяа одоо бидний манай спорт техник бол одоо Монголын хэмжээнд тэрний бол одоо их баярлаг хаан ч үсэн ингээд заваа сайхан гавьтгээл ингээд ямар ажил хийж яг үгүй аль болохоор ингээд дэмжих гэж явдагт нь би бол энэ хэрэг баярлдаг байхгүй. Тэгэхээр бол нийт монголчуудтай бол одоо үнэхээр аз жаргал сайхан бүхний хүсээд юу сансан гэсэн хүсэл нь одоо ингээд сэтгэлэн бүтэж байгаараа та нартай манай спорт техник одоо бүгд хайртай шүү л гэж хэлээ да. Би цагаан сумын нутгийн зургийн бараг хийжсэн л та. Тэр үедээ ээжийн татаад л цагаан сум руу дэмжээч гээл олон хамтдаа хийжсэн зүйл зөндөө байгаа. Тийм учраас цагаан сумынхаа хүмүүсийн өмнөөс бас танд баярлалаа гэж бас хэлмээр. За би Завхан аймгийн цагаан чулууд сумын нутагт төрсэн Бямбарчуу гэдэг хүнтэй. Хүн болгон төрсэн нутгаараа их орноороо ард түмнээрээ бахархдаг. Бурханаас хүнд заяасан хүн гэж одоо энэ ертөнцийн төрсэн энэ үеэс эхлээд хаач явсан юу ч хийж ийсэн би монголгүй юм байна. Би Монголд Завхан аймагт төрсэн, Завхан аймаг дотроо Завхан аймгийн цагаан чулууд сумын дайрах гэдэг газар төрсэн гэж би байнга бодож явдаг.
тэр төмнийхээ буянгаар цэргийн албанд хугацаа зэрэг асахгүй дэш гаруй жил албааж тэр төмнийхээ буянгаар дэлхийн их олон оронд Африкт нь очиж, Европт нь очиж, Америкт нь очиж дэлхийн хамгийн өндөр цэрэгжил бүхий цэргийн өндөр хөгжилтэй Америкийн нэгдсэн улс зөвлөлт холбоод улсад цэргийн сургуулиуд өгсөн байна. Энэ газар бол сурч хөдөлмөрлөж ажиллаж байх хугацаанд байнга нутаг орноо бодож явдаг, хүн болгол дэгдэг байх. Гэхдээ миний төрсөн нутаг Завхан нутаг бол тэр дотроо миний төрсөн газар Завхан аймгийн цагаан чулуу сум. Өөрийнхөө баг насыг өнгөрөөсөн тэр цаг хугацаа, тэр цаг мөчүүд, тэр нутаг өнөөдөр хүртэл нүдэн дарагдаж, байнга дурсаж, зав чөлөөл байвал нутагтаа очие гэж боддог. Хүн болгол тэгж боддог байх. Цагаан чулуунуудынхаа ард түмэн төрсөн нутгаараа би байнга бахархаж явдаг хүн. Өвлжжсэн манай миний өвлж гүтийн цэхэр ханан дайрахт хавар намрыг 100 өнгөрөөж исэн 10 бүр их дэлгэр, их болог, хайнаг толгоон болон хөхөнөг гэд байг тэр нутагтаа нутгуудаа санаад дурсаж гадаад дотоод орон явж явах хугацаанд харьцуулж боддог. Үнэхээр л одоо би энэ нутгийг оног төрсөндөө бахархаж явдаг юм аа. За ингээд нутгийнхаа 100 олонд эдэн ч бүгдээрээ социализмын үед чиг амьдарч байлаа. Одоо зах зээлийн нэгэнтэй энэ үед амьдарч байна. Манай нутгийн ард түмэн өөрийн гэсэн өмчтэй малтаа болж өөрөө л хичээж хөдөлмөрлөж чадах юм бол энэ зах зээлийн нийгэмд хүн амьдарч болох бүх бололцоотой болсон гэдгийг манай залуучууд бэлхэнэ ойлгодог болсон байх. Хүн хэдүү хэмжээгээр сайныг санаж бодно, төдий хэмжээгээр өөрт чинь өгөөж өгч байдаг юм а гэдгийг залуучуудаа, нутгийнхаа залуучууд хэлхийг хүсэж байна. Бидний үеийн болон биднээс дээш насны өгчтэй гэр бүлийн ад жаргал сайн сайхан мөхнийг хүсэн гэрээ. Өрөмөн шаралыг харамарсаа өмний арыг зүнэлсэ хатагя